Зохиолч Алдан гэрлийн амар сайхан ээжийн ам өгүүлэг саранг бүгд нүд үзүрлдэг. Инхэн чаргагүй. Тэр бол сургуульчгүй, ажилчгүй, нөхөрчгүй, эжийнхээ дэргэд нурмайж сууга гэрийн бүг. Ээжид хантай юм да гэж бодсондоо л ах эгч нар нь түүнийг төвчдөг. Байрны амнцар авгаачвал бүрлээж дамб даргын хүүхдүүд тунд хүн шиг унхаагүй амтан алгаа гэдэл хэл амаа билүүдэх нь үргэлж чихтэлцдэг нь түүний хувьд там. Дороо нэг эрэгтэй дүүтэй айлын баг охин учир эрхийн балай гэж зарим нэг нь боддогч үнэн хэрэгтээ саран бол айлын шовдор хүүхэд. Эцэг нь л хаяа өмөрдөг байсан. Том ах нь үдэш ороод ирэх нь нэг л биш. Ижидэн гэж гараа гаргаж чансан шар тос орхиж арвайн гурил самарсан сүйтэй цайны амтыг мэдэрч байгаа шинжгүй ганц ойдсон болоод өмнөө тавьчихлаа. Харцсан тун ёозгүй. Бас юу хэлэх бол гэхээс бүсгүй дүүгийн яс хавталзав. Энэ хөсрийн царайтай амтныг арай хийж гайгүй ажилд оруулахаар ярьж бараг л бүтээж байтал өөр хүн өрсчихлөө гэд ах нь цухалдлаа. Ээж нь өмөөрөх байтал мэрэгжил мэдлэггүй шаар шавхруу юм хойно аргагүй шүү дээ гэж үг нэмэх нь гомдмоор. Сөөхт цэвэрлэгчээр орох гэтэл сайн эцгийнхээ нэрийг бодгээд өөрсдөө болиулсан байж гэж саран дотроо гомдолсон ч ил гаргаж зүрхэлсэнгүй. Удаах орой дунд эгч нэрээд байдаг чадлаараа орилоход охин дүү хэлэх үггүй таг суулаа. Ангийнхан уулзна гэхээр нь түүний ээждээ авч өгсөн үнэтэй гутлыг ганц өмсөд сэм буцааж тавьсныг мэдчихсэн энэ. Хуучин гуталтайгаа очисон юм гэхэд дамб даргын охин сабирч гэд сайн аавын нэрэл муугаар дуудагдана гэдгийг учрлыг ихээр ихч ойлгох биш. Муу шимэгч хорхой. Хөгшин ихээ шимгчилж амьдрахаас ичээч хэмээн хашгираад хаалга савн гарч одов. Царай муугийн туйл байж юунч гуталсаг юм блэ. Чамд гангадан за гэл орж ирмэгцээ чарлахад ээж нь шинэ гутлаа шүүгэнээсээ гаргаад халцарсан эсгийг шалгасныг бодхоос саран тэсгэлгүй уйлчихв. Ганцрал гутралдаа илий балай болчихсон яваач нутгийн олны шүтэн ариван дагшин хайрхнаа сэвтээчгэн гэж гинт айсан бүсгүй буцаж нилээн уруудаад хадны хязгаарт суулаа. Ангийн найз охидтойгоо зугаална гэд ирэхэд аймгийн төвийн барилгууд эндээс эрдний чулуун шигтгээ мэт олон өнгөөр туяардаг байсан бол одоо үнсэн саарлаар манантахач. Ингээд үхчихнэ гэхээр дэндүү гачлантай. Гэвч өөр замгүй. Аав нь тэнгэрт буйтвал түүнийг гих хүн энэ хорвоод үлдээгүй. Ярдгар хаданд бүхэлсэн оосроо гогцоолдоод хоолойдоо углах гэтэл зориг хүрдэг юм биш. Охиныхоо хойноос цөрхрэн уйлж буй хөөрхий ижийн нүдэнд тодорч болох уу гэж эргэлзэв. Гай болж тагтнаас авсан уяага бор өнгөтэйг сая анзаарч цочлоо. Америкт сурдаг тулгай дүүн уржигдэр видео чатаар ярихдаа ээждээ суран хазаар захихаар нь эгчин дүүдээ олж явуулъя гэсэн биш. Хазаар байтугай боож өөхөх бор шидэмсч чамд олдохгүй гэж доромжилсныг бодхоос уурн дүрс хийж гогцоог хүзүүндээ углаад бие сул орхилоо. Амьсгал боогдон нүүр чинэрч
арьс яг л зад үсрэх нү гэлтэй болоход ухаан нь балартан улам сул байлаа. Охин дүүгээ байхгүй болоод хагас жил өнгөрөхөд ах дүүс түүний ямар чухал хүн байсныг мэдцгээв. Тэтгэврт суугаа ижийн гагцхүү сарангийн хүчээр л сэтгэл санаа амгалан амттай хоолундтай аятай тухтай суудаг байсныг бүгд ойлгож хөөхий дүүгээ сургуулиа хайсан ажилгүй арчаагүй гэж шообдрлж явсандаа харамсцгаалаа. Шимэгч амтэн гэж ад үзэж байсандаа мянгантаа гэмшсэнийг яалтай. Зөвхөн саран л ээждээ хамгийн сайн киног үзүүлж хамгийн тааламжтай сэдвээр хууж хөөрч таашаалд нь хамгийн тохирох цайг нь чанж зэврэгэн шүн хөлийн хамгийн эвтийхнэр хучиж байсныг ухаарцгаав. Аавын бурхан болоход хэсэг гуньснаа тайвширсан ижийн энэ 6 сард бараг л 60 насаар өтөлчихийг ажилтай төрөлтэй алдартай нэртэй сүрхий яваа хүүхдүүд нь харж толгойгоо шаацгаах нь энэ. Аавын хайрлсан нэрээ солиод алс өмнө говийн уурхайд ажилчнаар ороод ажиг сурггүй нуугдчихсан дүүгээ ах дүүс гинт олж мэдээд дуу алдан баярлаж учир зүггүй ингэнэн уйлцгаалаа. Том ах нь сөгдөж гуйгаад ч гурван эгч нь хөг нийлүүлж уйлаад ч саран байснаа наран болсон дүүн та нар руу үгсэн ч буцаж очихгүй гэж таасгийдэв. Бүтэн сар шүд зуун үгүй гэсээр байсан шартай бүсгүй чамаас болоод ээж чинь үхчих мэдэх нь гихтэл харцсан хувирсан нь үнэн хүү гүргэр. Сургуулиа хайснаас хойших сунайсан 3 жилийн турш тувт нүд үзүүрлэгдэж гавл руугаа түмэн тэвнэр шивлэх шиг өрц рүүгээ мянган шөвгөөр бүлүүлэх шиг сэтгэл хавталзаж суусан дүүн ах эгч нартаа ингэтэл хатуурхахгүй өөр яах вүлээ. Саран гэртээ буцаж очоогүй. 70 хэдтэй ижигээ дэрэгдээ авсан. Сэндэр гуай одоо уурхайн нийтийн байрны эвсээрхэн өрөөнд охинтойгоо аж төрж шар тос орхиж арвайн гурил самарсан гарын цайг нь хувааж очоод л ээлжгүй өдрөөр нь сайн киног онь холбож үзээд л шөнө дүл болтол хол ойрыг хуучлаад л аятай сайхан суугаа. Охиноо ээлжинд гарсан өдрийг уурхайн залуустай агаард сууж инээж хөхрөлдсөн шигээ зугаатай өнгөрөөдөг нь таатай. Ээлжийн ахлах найзууд гээд хүмүүс жижигхэн өрөөнд нь зочлоход саран чинь ээжийн ам байхгүй юу гэж заавал уулга алдаж наадуул нь таны ам саран биш наран шүү дээ гэж хөгшнөр тоглоом хийдэг болсон юм. Зохиологдсон Алтан гэрлийн амар сайхан. Уншсан Эрхэнбаярын Баддорж.